Сайн байцгаана уу? Өөрийгөө санах орон зайд минь тавтай морил. Хүний амьдралд аз, амжилт, зовлон бэрхшээл, аз жаргал, хайр бүх зүйл ээлжлэн урсан өнгөрдөг. Гэтэл 2021 онд надад тохиолдсон зүйл гэвэл сүнсний сэрэлт байсан. Сүнсний сэрэлтийг даван туулахад өдий хүртэл олон асуудал бэрхшээлүүд ээлжлэн урссан ч гэсэн яг энэ тохиолоо, энэ туршлагаа хүмүүст ингээд хүргээд сууж ийн гэж би тухайн мөчтөө бол төсөөлөөгүй. Харин одоо өөрийнхөө туулсан туршлагаар та бүхэндээ өөрийгөө санах аялал гэх онлайн сургалт мөн дээрээс нь бүтээмжийн талаар, сүнсний зорилгын талаар, утга учиртай амьдралын талаар, дэлхийн ертөнц, орчлон ертөнцийн гайхамшигын талаар та бүхэндээ хуваалцахыг хүссэн юм. Дэлхийн ертөнц бол нэг том энергийн талбар. Бид бүгд өөр давтамжтайгаар амьдардаг. Давтамж өсөх үед чи өөр амьдрал руу шилждэг. Өөр хүмүүс, өөр сонголт, өөр ирээдүй. Авиконора бол тэр шилжилтийг дэмжих гэрлийн орон зай байх болно гэдэгт би итгэлтэй байна. 2019 онд бага насныхаа хүүхдтэй хамт нэгэн оюуны хөрөнгө оруулалтыг өөртөө хийснээрээ энэ бүх үйл явдал эхэлсэн гэж би боддог. Тэр үеэс хойш өөртөө танилцах, бусадтай танилцах аялал маань эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд би өөрийгөө илүү таньж, илүү сонсож, сүнсний сэрэлтийг мэдэрч, мөнгөнд хандах хандлага, зорилго, бүтээмжийн талаар илүү гүнзгийрүүл сурсан юм. Энэхүү орон зайд та зөвхөн сурах бос өөрийнхөө дотоод гэрэл рүү алхамаар ойртож байгааг мэдрэх болно. Таны өдөр бүрхийн хийж буй жижиг алхмууд ирээдүйд том өөрчлөлтийг авчрах боломжтой. Blue Butterfly эффектийн талаар та сонсч ирсэн бол та энэхүү цэнхэр эврийн нөлөөний дагуу ирээдүйд таны амьдрал илүү их аз жаргал, амжилт бүтээл, хайр, тэлэлтийг авчрах болно. Харин өөрийгөө олсон сүнсний зорилгоо тодорхойлж чадсан хүмүүс маань алхамаар өөрийн гэрэл рүүгээ багаар нисдэг. Магадгүй таны аялал эндээс эхэлнэ. Өөрийгөө санах аялал нэг дээрээ.